гараа бараандан энэгшиж зүүдэн цаанаа үлсэн. Нүдэндээ дулаацж уулан цаанаа ижилдсэн. Саржлын сар сайхан явна гэдэг. Үлгэрийн төгсөв шиг амьдрал үнэхүү хайрын туйс бичгийн адил. Тэгэхээр хаврын тэргүй сар гараад цагаан сар болохоор зөв хүмүүс их бэлгсээ санахын дээр угаасаа тийм байдаг чинь. Энэ жил бол бас нэг сайхан жил гарлаа да. Сайхан юм бас нэг бодж байгаа үс юм сайхан да. Хаврын тэргүй сар гарах чи одоо хамгийн сайхан. Одоо хүн болгонд одоо сайхан юм зүйл шинээр ирж байна гэж илэгдэж боддог. Ялангуяа миний жил гарч байна. За. Тийм үү. Жил юу гарч ирэх гэсэн үг дахиад тэрсэн үг биш жил дуусч шавтарч байна. Сайхан дуустаад. Бичин жилийг нэг хатуул гэдэг зүгээр нэг л тэр жилийг тэгсэн болгоос ярьсангүй Монголд сайхан малч хүсдэг. Сайхан жил байдаг шүү дээ. Тийм. Энэ жирийн бас асус одоо сүүлийн хэдэн жил гарааг болоод болохоос шүү тийм ээ. Сайхан байна. Тэр дотор зүгээр чинь энэ өвж ямар шиг вэ? Сайхан байна уу? Сайхан байна. Нэвтрүүлгийн ихэн зүгээр эхлээд санийгаа танилцуулахгүй. Бүлэгчдээс танилцчихаа тэгээ гурваа ярианд байгаа. За. За. За юуны өмнө энэ нэвтрүүлэгт бас оролцуулж энэ сайхан өдөр одоо тантай уулзч байгаа баярлж байгаа хэлж хэлье. Манай энэ буян дэлгэр гэж. Хууль эрх зүйн мэргэжилтэй юм хэсгүй. Аль нутаг вэ? Өмнө уршил нь бол Өмнө Говь аймгийн Манлаас юм. Тий. Өөрөө л хотод төрж өссөн. Хаавс Өмнө Говь хүн яхаар овсон үнтэй гэрэлждэг үлээ. Хэдий танилцсан даа. Ярилээ зүгээр өөр ярив зүгээр. Одоо бид хоёр 2004 онд анх танилцчихсан. Тэгээд 2004 оны 8 сарын 8-нд манай хүний төрс өдөр болдгий. За. Тэгээд тэр өдөр л анх танилцаал. Тэгэл хэр болчихсон төрс да. өдөр дээр өөрөө задарч явчихсан нэг тийм ээ. Тийм болсон уу яа. Нөгөө заяаны хэн зам дээр гэдэг шиг зам дээр л таарл. За. Анх За. таарлалдаал тэгэл танилцаал. Тэгэл төд бодлого тэгэл гэр бүл болчихсон. Урд нэгт мэддэг байсан уу? Ер нь шууд танилцсан тэр өдөр. Хөгжмийн зохиолч руу хорой нэр мэдэхгүй. Ердөөс огт мэддэг. Тийм үү. Төрс өдөр дээр танилцсан. Тэгвэл танилцсны дараа бол удаагүй цаашаа. Тий, нөгөө хүмүүс чинь ингээл үерхээл явдаг штеп. Бид хоёрт бараг тийм юм бараг байгаагүй. Тэгээ шууд охинтой болоод тэгэл одоо өнөр итгэсэн. Бага амьдрал чинь өөрөөр хөрөн бэрэл байдаг юм чинь тэгээд сайхан байна. Явцын дундаас танай амьдралын тухай сайхан сонссноо. Би нэг юм боддгийн продюсерийн. Би 6 дугаар ангиас эхэлж үлдчихсэн. Ер нь бол. Сөрхөө эрт бичээд гүйгүүлсэн чинь малгалдаа зүгээр 6, 7, 8 дугаар ангид байхдаа бол би битүүнд нэг их битүүн шүн. Босоод нэг битүүлээд нэг одоогоор юм байна нэг цаг өнгөрөөд нойр өрөхгүй тэгээд гоё идэх юмтэй тэгээд хомьёо төрүүлгээ хараад нэг шүлэг үчдэгсэн. Тийм санагддаг байсан. Одоо бол нэг битүүн шүлэг үчиж байгаа юм алгалдаа зүгээр. Ер нь зүгээр бас сар шинээр тэгж онгод хөөрдөг юм уу? Сар шинээр хөг дэлгэрч ийсэн юм чамд байдгүй юу? Ер нь анх нэг шүлгэл үсч эхэлж исэн болов уу гэж бодоод байдаг. За. Тэгтээ тэгэл нэг үг болдон го цааш ингэж нэг гоё хөөрч явж тэгж байгаа нь одоо их санагдчихлаа юм. Тэгээд тухайн үед нэг багш нар 10 жил байх чинь л жоохон хүмүүстэй шүлэг өчхийн уралдаан зарлал ингэж хэлсэн шүү дээ. Тэр үеэр л яг одоо аялгау хүчнэхээр ч одоо цагаан сарын хүртэл нэг дуу их нэг хийжсэн шүү. Тийм. Миний цагаан сарын тухай дуу би адуун дундаас морьтой аргамаг хүлгээ сойж уяад 10 цагаантай эмээлээ тохоод айтай цагаан сар гэж сайхан даа энэ гээд тэр дууны аяыг бас хийж явахдаа цагаан сарын өдрүүдэд хийж ирсэн. Тэгээд сайхан нэг тийм бэлгшээ санагдаад байдаг юм. Би сүүлийн үед бол бас тэгэл нөгөө битүүлхэн жаахан ажил болж хувираад тийм ээ. Хүүхэд байхдаа ч юм уу тэгээд нэг оройхон болоод бүх үзчихээд манайхаар битүүний ус ирээд тэгээд сүйдээ жаахан шингэрээд хөдөж одоо унж ирэх юм шиг. Тэгээд нэг төрүүлгээ юун дээр гоцсон дээр хөвчээд нэг энгийн дөгөө боо гоё идэх юм хараад шүлэг ичээд байдаг гэсэн нэг. Тийм ер нь зүгээр яхаа цагаан сар ер нь хүссэн үсээгүй хүнд бэлгшээ дагуулдаг шүү. Шүлэг ичээд дуу зохиосон зохиогоогүй. Тийм биз ер нь. Тэглүү явах те энэ ч одоо шин
Монгол төмөн нөгөө ёс заншлаараа шүү дээ. Тэгэхээр бас хүний ёс заншил гэдэг бол сайхан шин сар гарч байна гэж бэлгшээд бүх юм одоо шинээр одоо эхэлж байна гэж бэлгшээдэг. Ямар ч тал одоо шиний 1 2 3 хүртэл бити хоорондоо маргаараа гэж аав ээж захидаг гэдэг чинь бас л учир утгатай. Овсын хайсан бөөрөө. Өмнө говсон. Өмнө говсон. Өмнө говч нь халахсан уу? Янз янз уу? Өмнө гов дөрөвсөн. А дөрөвсөн уу? Тийм ба. Овс чинь тари хаана гэж нэг алсан байт юм аа. 3 алгасан би. Тийм баг. Тийм. Дөрөвсөн юм биш тийм ээ. Тэгээд нөгөө бодын үнтэй цашимга нарны өнгөнд гэл болон борсон хорийн дадлах наадам дэглээ саатав. Энэ чиглэсэн цэцэд мадагаан задагаан гэж дэлхүндэд самбар дэмэлтэйгээ бийлвэ гэдэг нэг улсын тухай нэг дуу шилдэг гэдэг чи. Гүн сайхан ястаа харагдсан шүү. Тийм эс. Хөгжим шүлэг шиг тийм ярих юм байхгүй. Тийм. Би одоо өнгөрсөн 2 жилийн дотор гэх юм уу нэг л одоо өөр өнгөчлөө. Манай Увснуур гэж одоо сайхан дуу нь шүү дээ. Жанчгаа дуу. Тэр дуунаас хойш бол Увсын тухай дуу ерөөсө гарч байгаагүй. Тэгээд 90 жилийн ой болоод Жавхлан гавьяат манай эзэн зэргийн дуу гэж жуулгын ерхий найруулагч Хөрөөсрөн гэж залуутай. Ингээ гуруула Монгол төмөндөө зориулж Цэнхэр тэнгэрийн орон гэж дуу хийсэн. Би санаж байна. Тэгээд тэрийг одоо юу гэж харж ийнэ гэхээр манайхан бол Увсын Цэнхэр гизгаар гэж нэр өгсөн. Уул нь бол Цэнхэр тэнгэрийн орон гэд нэртэй. Тэгээ энэ дууга бас сүүлийн үед ингээл отоход ер нь ямар ч аймаг сумуудад ингээл очиход ийм л нутагтаа миний Цэнхэр гизгаар гэж нэр дуулж байгаа бол хүн болгонд бол энэ бол Монголын сайхан дуу болжээ гэж бас дотроо өгчил. Эвд нутагтаа миний Цэнхэр гизгаар Тэнгэрийн diwaajin миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биений минь үл тасрахад мутагнэ. Хамгийн анхны дуу ямар дуу юм бэ? Бодоход. Одоо хамгийн анхны дуу ч одоо босоогийн мөрт ирэх юм шүү дээ. Босоогийн мөртэй. Тий. Гүтэр чи яагаад ч юм сая тийм шиг шүү. Би чамайг 500 дуутай гэж боддог 500. Тийм үү? Бага. Бүр их цагаагаас үлдэн дууссан юм уу? Тэгж тааш. Босоогийн мөрт ирэх нь 2003 онд зохиогдсон дуу. Сайхан дуу тий. Тий 2003 онд оюутан байхдаа зохиогдсон. Бүр хамгийн анх нэг дуу оролцсон үлээ баян хөгжим дээр. За. Нэг аавын тухай дуу хийжсэн. Одоо тэрнийг аягч марцсан, үгийгч марцсан. Тухай үед. Сайн мартай ирэхгүй юм сайхан доош. Шүлэг нь хийнэх бай. Одоо Гомбын хөрөдөрж гэж Гуйлтай аймгийн Бэгэрсэн гэдэг юм би. Ангаах ухааны доктор. Би бас яруу найргийн шүлэг сонирхдаг юм. Ооны шүлэг. Сайхан шүлэгтэй тийм. Анх одоо тэгээд шүлгээ би өөрөө захиажсэн шүү За. дээ. Ерөөсөө хүн чи өөрийгөө нэг тийм хитчмаарч юм шиг нэг санагддаг үе байдаг шүү дээ. Тэгэл яг оюутан байхдаа тэр хөрөдөрж ахтаа анх танилцсан. Та нэг босоогийн мөрт ирэх юм шиг шүлэг бичиж өгөө дээ. Яруу найрагч юм гээд. Анх натаа танилцсан шүү дээ. Одоо анх ухааны доктор юм. Тэгэл анх 2-3 хоногийн дараа аваад хөрөдөрсөн. Зүгээр тэр сайхан шүлэгч угаасаа энд ингэж урсчдаг та мэдэн шүү дээ. Тэгэл ерөөсөө газар дээрээ л тэр дуу бүтчихсэн шүү дээ. Цагаан гэртээ хамар дүүргэн надайсаа тагнай дуусан айрга холла бэлтэл зүүдэн сүгнсөө 4-5 сарын өмнө Бямбаяр чиний иймэрхүү санаа байвал нэг суугаач гэдэг ихгүй юу. Тэгээ бис 2 хоног сууж байгаа уцаар уншсан. Уншаад 3 бод шивчихгүй нэг бичээд. За иймэрхүү юм байна да. Миний өгөн тэгээд нүдээч юм гарна байгаа гэсэн. Би ч л гэж хэлсэн. Шууд сонсоо. Нэг аян төрсөн юм байна л да. Тэр шиг бараг тийм бол тан гэж богоод ирэх юм байна шүү. Одоо нөхрийнхөө ямар доонд их дуртай бай юм. Олон доо байна. За. Эхнээс нь тэгэл босоо юмртай нэг л туулахаар тэрэнд их дуртай. Нэг л тул. Тий, үгэн чих гоё. Нэг л хоргоо шүүлж аялдаа. Хамаагүй чи баярын өдөр юм шиг. Хорвоо. Үртэй хантай сайхан хорвоо. Тий. Миндтэй устай Тэр сайхан. хэлчих үү яадаг юм.
Одоо хаврын үйлрэл сүлийн мод гэсэн л Тэг. цагийн урсгал намайг хүлээхгүй цасны төрөчийг санчигт хайна өөрөндөө залласан түмнээ би уртын долч ойрахын санда хорва миндтэй устай сайхан хорво нэг л тоолах хорво миндэ цагийн урсгал намайг хүлээхгүй цагаан манамтай хөвөрөн үнэ Өнгөд хөгжмөө зохиолчоор хамгийн эхлээд ер нь хэн сонсох вэ? Андаа тэр сонсохгүй юу? Янз янз уу? Өөртөө эхэлж ер нь яг эхэндээ бол хандаа маш их сонсгодог байсан. За. Яаж ийн болж ийн үү? За. Болохгүй байх уу гээл. Намайг хөөрөх юм бол усааш явна шүү дээ. Тэгээ хамгийн анх одоо босоо юмрт ирэх хүн дууг Монгол төмөнд хүрэх гэж битээр одоо их мэрийсэндээ гэдэг юм уу? Яагаад тэгэхээр нөгөө анх манай Болдоотор одоо хөгжмийн найруулга гарамжруулшгийг хийлгээд. Тэгээд нэг жил гарan бол нэг 7-8 сар болоод нөгөө хөгжмийн найруулга хийжсэн компьютер нэвтэрч. Тэгээ одоо яах вэ? Одоо нэг анхны удаа Болдоотор маань мөнгөө төлсөн юм чинь. Хоёр дахь юм над дээр унж байгаа юм чи. Тэгээд их нэртэйгээ хоёлаа бас нэг ажил хийдэг гэсэн юм биш нэ. Цайлгаанд өгөхтэй л цалингаа аваад хоёлаа яс тавьчих ирээл. Тэгээд анирын алтууыг дээр өгч. За. Хоёлаа яг ингээл 250,000 орчим л байсан болоо тухайн үе хийлээ. Тэгэл анх тэр дууга хоёулахнаа ингээл аваачиж өгч. Анхныхаа дууг ингэж сайхан дуу. хөгжмийн найруулгыг хийлгэжсэн. Би зүгээр нэг боддгийн юу ийм сайхан дагшин сайхан нутаг төрсөн манай усан нутаг сайхан шүлэг шиг орно. Энэ Монголын бүх газар шүлэг миний говьч адилхан. Зүгээр яг тэр нутаг дайдынхаа бас нэг заншил юм уу, хөг аялгаа юм уу, онцлог ихч байд юм уу, бахархлыг бас дундаа шингээх гэж бодно гэж ирнэ. Тэгээд барж хийж чадсан уу юу? Барагдахгүй дээ. Та өнөөдөр барахгүй байгаа шүү. Би говьд хойж чадахгүй байгаа шүү. Багхан шүү дээ. 3-4 хүн говьд байгаа шүү дээ, тий. Тэгээ ерөөсөө л тийм шүү дээ. Би говийн тухай дуу Балжирын дагмад ах надад нэг туулгын тал гэж нэг сайхан шүлэг. За манай нутгийн тал тий. Манай сумын тал тий. Их гоё дуу. Тэгээл одоо тэр чинь нөгөө зээл гөрөөс ингээл өдрийн цайны цагаар зээл гөрөөс ингэж харагдахад цаана тэнд одоо юу харагдан ч их гоё л доо. Тэгээ дунд нь манай хүн чинь бас их гоё хайрын их гоё гэдэг мөртүүд бас тэгнь бичсэн тийм их гоё одоо чулуун чимгай туулсан байдаг л доо. Тэгээд дорны талаасаа ч юм уу одоо өрний талаасаа ч гэдэг юм уу бид баруун зүүн гэж ялгахдахгүйгээр аль болох л чадлынхаа хэрэгэрлийн сайнуудыг хийх юмсан гэж бод. Тийм. Хол санагалж хараг жаахан буух юм да. Тэгээ очиод бол нөхчргүй говьдоо очиод орон дээр суугаад шүлэг үзэг үчээд байдгүй л дээ. Гэтэ бас нэг бардгүй юм байна. Хамгийн нанди юм хийж чаддаг юм шиг юм. Үлдээж явах хэрэгтэй. Тэгээд байгаа юм уу? Тэгж байгаа дэр сайхан хийдэг юм. Би нэг манай телевизийн нэг дорногт бичлэгээр очихгүй майнуудад. Тэгээд орой бас нэг хэдий жууж байгаа гэсэн чинь чи одоо гоё хүн байл да. Хэдий сайн гоё шилэг унштай л гэх. Уншлаа. Тавсрахын тэр нөгөө юу тэргээд айлын судан бараа малан үнэр амин хайр арга хэмжээтэй бодхон тэр чигээр ямарын боргээд өөрийнхөө өдийн наран дадуу тэр нутгийн нурбулийнхэн байгаа хамын нүдэн талбагтан гэрийн хаяа шуулттай байгаа гэдэг. Манай апрект хөш. Би одоо зураг авч ойлголоо маргаашийнхаа энд байе гэж хэлсэн. Би шал худлаа авсан байж байгаа үе гэж хэлсэн. Тэр шиг нэрээ сайхан юмнууд бас байна. Уран бүтээлчний гэргээ яхна ламсараа хэлдэг найрагчаага найжтай хэлдэг савна гэдэг шиг. Уран бүтээлчний гэргээ бас бахаргалтай ч бас тэгээд хариуцлагатай ч бас янз манай урдынхын бас асуудалтай гараад шүү дээ. Бас сайхан гэж ирдэ. Сайхан. Түмэн зүйлийн нөхөд орж ирнэ дээ. Олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллана. Бүгд л ахаа хичээгээл. Тэгэл үгцээ. Тийм байх тийм ээ. Тэр танайхаар их хүмүүс их божигнэ юм. Ер нь бол манайхын их хөл хөдөлгөөнтэй.
За. Ер нь их тасардаг, хөл тасардаг тийм байл. Хижигнээд ороод Тийм. Тийм манай энэ хадмын талынхан ер нь бас нэг тийм хүн хөл бужигнсан. Тийм тийм айл айл байдаг шүү дээ. Тийм үү. Тийм айл байдаг. Тэр шиг л бас бужигнаа. Тэр шиг тэгэл бужигн жилд ямар сандал манайхан очиж хоол идэв. Тэгэл зүгээр л тааралцсан хүндээ бараг тэгэл юу яадаг дагуулаад ирдэг тийм. Тийм одоо зочломтгой зантай. Өөрөө чимрэг жил хоолч тийм ээ. Тийм хэрэгцээч хоолч. Танай нөхөр нь шүү дээ ингээд нэг нүгэ сайхаа за би энийг чамдаа зориуллаа энэ гэж яг тийм зориулсан би юу ер нь. За байна. За ямар доо Нилээ идэв юм байна. байгаа юм шиг. Тэгээд авгатаа зориулсан 3 4 шил байдаг. Тий хамгийн сүлд он гараад нэг сайхан дуу хийсэн байгаа. Энэ он гараад уу 17 он гараад уу. Тий. Ямар нэртэй? Шилдэг бадгнаас шанах бол юу? Хайлан гэд. Хайлан. Тий. Сайхан. Бадган санаа гэж. Бадгийн одоо Чи санах уу? Би уг нүгээ энэ бицсэн. Сонсоо. өөрөө үгүй энд битсэн. Хүжиж бичнэ гэдэг бас тийм. Тэгээ залууд очи 10 жир гээд залуу дуулсан Чи ба. бадган сонсоод гэсэн мэдэг. Энэ нөгөө яг хуу нар сарн ингэж ээлжилж байдаг хорвоогоор дайтуулж хийсэн гэж ойлгоод байгаа. Танд одоо шүүлий. Хорвоогийн шаргал өдрүүдээр хамтдаа дуулах замаанд ивсүүлж. Хайрын гэгээ хан чамтайгаа хайлган насаа үдлээдээ үр туулъя да. Ханимэндээ хайр минь, хайр минь дээ, хайлан минь дээ. Чаран боо. Тэгээд энэ бодохгүй бас ягаад тэр эн чинь бас бэлэгдэл яваад байна л да. Энэ сайхан өдөр бас энэ анхудаага л ихнийгээ ингэ зурагт өөрөө л давхиж очоод гараад идэх болсон ш. Тэгээ бас ингэ энэ хамгийн анх ч одоо би зөөлөн бороо гэж нэг сайхан шүлэг анх одоо найрч байгаа эхлэлийн хавцаа. За. Нэг шүлэг барьж орсон үе шүү дээ. За. Андаа зэрүүлээ тийм. Тийм. Сайхан одоо хэдий хөхтэй. Одоо 3 хөхтэй. За. Том багна. Баган жоохон бодоход. За манай хоёр ч одоо 10 гарч яв. Эхний хоёр нь охин. Багнуудаа бэнт. Багнууд бол нэг хоёр гарчлаа. Хоёр гарчлаа тэгээд сайхан залуусдаг өшөөж олон дэлгэрэн л дээ. Ямар дуунда тийм үү? Ямар дуугаа өөр их тийм байгаа саршны өдөр ярьж бэлгшээл их бодож хийвэ. Бас тийм уран бүтээл байдаг юм тийм. Нэг юм зориулаад ч юм уу бэлгшээл ч юм уу. Тийм би одоо жавхланда зориулж хийсэн Монгол үнэтэй салхи явал их бэлгшээл бодож хийсэн шүү дээ. Жаахан. Бид нар чинь боддог юм л да бас нэг Монгол миний байгаасаа ч гэдэг юм уу. Мөрөгч юм гардаг л юм. Танд бол энэ олон 500 дуу дотор тийм бодож хийсэн хүнд нэг үлдээч юмсан гэж бодож байгаа шүү дээ аминдаа бол зүгээр. Тэр үлдэх нь үгүй нэм мэдэх үү зүгээр тий. Тэгж мултраач яах вэ тийм ээ. Би оны өмнө Борхогийн Батбол тэгээд одоо дуучин биш үү Монгол иргэний дуулдаг. Тий. Тэгээд тэр дуучинтай бид тэр ч одоо ахын сэтгэл энэ төргээд бас нэлээд олон сайхан дуу хийсэн. Тэгээд цаг ирлээ гэж нэг дуу хийлээ. Цаг ирлээ. Тийм. Сайн нэг хэсэг премьер явуулсан мөн үү? Одоо явж байгаа. Явж байгаа. Би нэг энийг олж баяр хүрэх гэдэг согцсон олдох зөрчсөн мэд тэр юм байна. Тэгээ яруу найрагч нь тэр продюсер яруу найрагч тийм ээ. Тэгээд яруу найрагчтай бас би өөрөө захиалсан. Зөв. Ерөөсөө бүх юм бол хөх юм Монголын тэнгэр. Монголын одоо улс бүх юм одоо хөх төсөөлөгдөж байгаа тийм. Тэнгэрээс эхлэн. Тэгээд энэ уул усыг нэг ингэж гоёор оруулах юм. Тэгээ яруу найрагч бол хажууд л сууж байгаа бичээл яс хажуудаа ял хийж байгаа юм чи тэгээд хөх харгалын утаас унаглаад л хөх говийн зэрэглээ одоо хөх манан зэрэглээтэй л байна. За хөх мөр дүүрсээд л байна. Хөх тэгэл явцсан. Тэгэл хөх Монголын омог одрах цаг ирлээ. Хөх Монголын омглон орчих цаг ирлээ. Хөхөвдийн зэрлэг ингэж ууж байна. Одоо цаг ирлээ гэсэн ийм л маягтай дуу хийсэн. Сайхан доо. Би мэдсэн би сайхан дуу хийсэн. Энэ бол бас мэдээж бүтээл хийгээл байх тусмаа хүн илүү их одоо юмд шумдаг юм байна л да. Одоо ингэх систем байна. Одоо бид нэр энэ хийж байгаа үйл бүтээлүүд маань бас ингэж түмэнд ингэж хүрэх систем байна. Энэ өнцгөөс хүрэх систем нь одоо л ухаарч эхлэх чинь дандаа машиндаа дэтгсэн чинь. Танай нөхөр ямар хоолн дуртай вэ?
махал чана гэдэг юм шүү дээ. Баг чанаад байдаг уу? Махал чана. Өөрөө ч бас их сайхан хоол хийдэг. За яг хоо хийх нь ховор юм да. Хоол хийдгээр хүн болгоо юм. Би л хоолнд харах. Сайхан хоол. Сайхан хоол нэг хийвэл тийм ээ. Сайхан. Багшин чаалаа гэдэг хөө. Тий. Хуанзан дээр хүн ороод ирсэн гиндээ. Өөхөө хоол өнөс хоол дуссан гэхгүй юу? Хэдий ясна шүлэнд нь будаа хийчихгүй яхад мэдээж юм гэсэн. Тэр шиг өөр гэртээ байгаа юм шиг тийм ээ. Тэр нэг сайхан юмнууд бас байх юм аа. Тэгээд амьдрал. Тэг яг удаа бас энэ чинь манай нэвтрүүлэг бас сэтгэлийн хомор хандаа баярлаа гэж байгаа. Одоо ингээл би ихэд нэг гэрүүлтэйг 46 жил болж ах шийдтэй. Хандлах дууны дэргэд хандлах сайхан ер нь тэгээд нэг нөгөө хэлэхэд одоо энэ бас хинхээ мал нэг хандаа зориулж хийж байгаа юм шиг санагдаад байдгийн шүү. Ер нь бас тийм биш. Зориулсан шүү. Тийм шүү тий. Мэдээж хүний хамгийн түрүүнд хамгийн ойр байгаа хүн бол хань шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүлэл ирж сонсож байгаа дуу бол нэг сайхан ханы тухайд байвал чам цориулаагүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм. Ягаад гэвэл тэр сэтгэлээс хамгийн түрүүнд хань л бодогдсон шүү дээ. Хань бодогдож иж нөгөө хайрын тухай, ханы тухайд өнөд урсаж гарна. Идэгж л боддог шүү дээ. Одоо та бүхэн гоё дуу байгаа шүү дээ. Юу лээ? Хайртай гэж хэлээд ч багдам хань минь гээд. Тийм. Бат сайхан жимсээ хоёр дуулдаг. Тийм. Ханы тухай. Тэгээ ханы тухай бас хоёр гурван дуу би. Тийм. Эрэд багтан хань гэдэг. За нэг жаахан тийм одоо очив хэллэгээр юм уу? Жаахан бүтээгүй хайр ч юм уу янз бүрийн тийм нэг хяслантай хайрын дууд хөгжмөн цагаарч байж л таарна тийм ээ. Тэрийг хараад бол уяа юм хэлэх гайгүй юу? Бараг тийм хэлэхгүй дээ. Тэр яг байдаг юм. Мэдрэн дэгээ. Эцэж байгаа болохоор. Надад тийм шийдвүүд их байдаг байхгүй. Манайгаа тэгдэг живд чи 16 хэлсэн эзийдээ нүгэлтэй мэдэр үдсэн юм шиг бичдэг юм бэ гэнэ би. Мэдрэмж гэж байгаа шээ. Мэдрэмж гэснээс энэ засвар та одоо хөгжмөн цагаарч үрсэн байна. Таны дууг энэ нэвтрүүлгийн дор хүмүүс дуулах уу? Дуул. Одоо нэг сайхан дуу сонсч яриад явах уу тийм ээ? За тэгье. За Монголын сайхан агуу хурандаа миний олон сайхан дууны яруу найргийг бичсэн, шүлгийг бичсэн одоо Төмөр бат гэж хурандаа гэсний шүлэг одоо миний манай дуу аавын борлог мөрдийн тэр гэл сайхан дуунуудын маань шүлгийг бичсэн. Одоо бас хуруугийн мөхсийг үзүүлээд удаагүй байна. Тэгэхэд ахыхаа энэ сайхан гэр бүлтэн за юм одоо хандаа таны гэр бүлт энд одоо телевизийг үзэж байгаа олон сайхан одоо гэр бүлүүдэд зориулж ин хайраар чамаага чимэлгүүл яах вэ гэж Төмөр батхан шүлгээр бүтсэн өөрийнхөө аялах уу манай сүрэн лам дуулж бас тэм ууланд үлдэж гэж байгаа дуугаа бас зориулъя. Хэдүүлээ сонсч тийм ээ. Хаурын цэцэг дэлгэрэх цагаар хайрын сэтгэл хинзрэлгүй яхав дээ анхны хайртайгаа учирсан болохоороо азтай үе дурсалгүй яхав дээ Дэндүү чамда хайртай болохоороо иргэдээ байсан ч саналгүй яхав дээ Усны шувууд хосоороо зинхээрээ Уйхан сэтгэл хөндөлгүй яхав дээ Алсад отсон хайраа бодохоороо Айлан дуудалгүй яхав дээ Хаурын цэцэгсэр гоёод хайраар чамайга чимэлгүй яхав дээ Дэндүү чамда хайртай болохоороо иргэдээ байсан ч саналгүй яхав
хоног тоолон хүлээлгүй яхав дээ хавар хаврын цэцэгсэр гоёо хайраар чамайга чимэлгүй яхав дээ дэндүү чамда хайртай бодохороо дэрэгдээ байсан ч саналгүй яхав дээ хавар хаврын цэцэгсэр гоёо хайраар чамайга чимэлгүй яхав дээ дэндүү чамда хайртай бодохороо дэрэгдээ байсан ч саналгүй яхав дэрэгдмэн байсан ч санах юм тааж байгаа. хайраар чамайга чимэлгүй яхав дээ Ерөн зүгээр ингээл яхав дээ цагийн ихэн цагаан сар гэдэг шиг Монголын ард хүмүүс сайхан бэлэгдэл дагаа сайн сайхан юм бодож урьдчилах юм да. Тэгээд дахиад жил сайхан жил болох байх. Би энийг юм бодод нь шүү дээ зөв бүтээчний хувьд. Би одоо миллион их орны шүлэгтэй их олон их орны дуутай жишээ. Хойлоо бас нөгөө мэрэгжил нэг мөс үжил нэг учраас ярьж байна. Энэ хоёр одоо Моёморт бие нэмэгтэй дээр бодохгүй байх. Би тийг боддоо шүү дээ нэг тийм нутаг ус, уул ус, их орны тэрийг дуулах юм хүн нэрэн зүгээр гэдэг юм. Бас өдий ингээд нэг сайхан бид нар ч бас болж л явна гэж хэлнэ л дээ. Тийм өөрөөч дэлгэрэл ингэж яваагийн буян бас нутгаар Монголоо дуулах бас баг энэ буян тийм шиг санагддаг шүү. Тийм бодогдно гэж бас байлгүй яах. Тийм. Энэ яг одоо нэг таны яг одоо тэр одоо дээр үед гэх юм уу да тийм ээ таны одоо эд одоо бичиж явах үед одоо тэгж ярьдаг байсан нэг юм. Одоо Монгол жоохон сэргээд байгаа юм. Уул ус эцтэй тийм ээ. Тий. Монгол дагшин одоо байгаль маань Тий. ус авдагтай гэж. Тий. Тэгээ одоо тэр уул усанд очиж сайхан дуу хийх, уул усыг баясгах гэдэг бол илүү их буян ирдэг гэж одоо би л одоо одоохондоо сонсож байна. Тэгэхээр мэдээж юм хийж байгаа хүн чинь л сонсч л таараа сонсож байгаа бүхэл одоо юмудаа өөрийнх нь сэтгэлийн шингээ хийх боддог. Хийж байгаа уран бүтээл болгондоо нэг одоо за энэ одоо нэг ингээ хийчих юм чи зааж яах вэ гас хийчих гэдэг тийм сэтгэлгээ бол уран бүтээлч хүмүүсээс гарч болохгүй гэж. Ягаад гэвэл нөгөө хүүхд төрж байгаа юм чи хүүхд мэдээж гарч ирж байгаа хүүхдээ хүн сайд болох шүү дээ. царай мотор хүүхд энэ болвол цааш явуулдаг ч Хэлэхгүй шүү дээ тийм. Яг уул усанд зорж очиж сонсгож юм уу? Зорж очиж дуулж үзүү юу юм? үтсэн. Үзсэн үү? Би бас үзсэн шүү дээ. Гоё. Хаан дээгүү ямар бүтээл дээр явж юм бэ? Би энэ дээр үеийн сайхан дуунуудад бас их дуртай. Яагаад дуртай гэхээр басаа тэр дуунуудыг сонсоод өссөн юм чинь. Магадгүй одоо хэдэн сар одоо 40-50 жилийн дараа ч миний дуунуудыг бас над шиг залуу гарч ирээд бас яг ингэж хэлээд дуулгасаа гэж бас бодож. Одоо бас урд байгаа тэр сайхан агуу усуудынхаа дуунууд их дуулах дуртай. Их орон тамаа тэр гэл Тий. юмсэр мундаг дуунууд байгаа шүү. Мундаг дуунуудтай. Тэгээд яг уул усанд бол дуулнаа гэдэг сайхан ганцаараач дуулна. Аялж чадахгүй ч гэсэн уртын дуу дуулна. Тэгэл аль болох сайхан чангахмаар л сэтгэлээ нэг уужруулахыг л боддог. Нэг үлгийдэж авч байгаа юм шиг. Тий, би бидний очиад хүмүүстэй явж байгаад хамгийн зэрэг хайрхан дээр тоглож шүлэгдсэн байсан. Яг энэ л юм бидэхгүй юу? Вирус нь чангахын ууланд өөрийнхөө шүлгийг уншчих самдын усууд шалаагүй л дээ. Үтэгдэг гэх. Зарим гар усандаа зураг аваад энэ шинэ туулж өгөөрэй тэгээд. Тэрэн шиг бас нэг тим юм бас хүнд боодг юм шүү. Очиод гашгармаар дуулмаар тийм ээ? Уул минь гэж байгаа тасарчмаар юм шиг. Та нэлээд баг багтаа ашигласан байна. Кинонд дэр гардаг. Тэр чинь тэр үл яах вэ? Каноны хашгирт. Одоо бол өстой хашгирт гэж шүү. Хүн амтын цөөхөн тэр хоёр уулхан амийнхаа явж байхдаа хашгирхаас биш олон хүн дотор тийм чинь зогч юу ч гэж бодох юм уу? Юу ч гэж бодох юм бэ дээ. Хамгийн би саний мас бай. Дандаа дуу үтсэн түүх тухай яриад байгаа юм шиг боловч уран бүтээлийн хүсэл мөрөөдөл сэтгэл санаа энэний дамжуулал ярих нь илүү үзэгчд сонир байх гэж бодож байна л да. Хувийн амьдрал өнөдөр яаж яах вэ? Нэг хүн заримдаа нэг юм гардаг шүү. Хүн надаас ийм санаа байна гөрөө заа шинэ дууны шүлэг байвал ямар хөөх вэ би? Юус эргэж очиод 20 минутанд ичдэг. Бит бол 20 минутанд ичиж. Тэгээд 7 хоногийн дараа өгдөг.
20 минутанд тийчгээр галтуурчлаа гэж бодлоо гэж бодлоо. 7 хоногийн дараа бодож जैन 7 8 хоногийн дараа гэж нэг иймэрхүү болж ирж өрөө зурга баярлалаа гэдэг аахгүй. Уг нь 20 минутанд дараа төгсөж басна гэдэг аахгүй. Ингээд тэр шиг бас хөг аялгаа гэдэг огцом орон шүү дээ юм биш юу? Заавал тэгж өдөр сарын хүрээгээд ингээд линий утга уншидах шаардлага байхгүй. Би одоо бол яг тэр наад юм дээр чил жаахан одоо буруудах шиг. За. Аюу хурдтай хийгээд өгчтэй. Тэгээс үлд нэг халтурчлаа л гэж бодоод байх шиг. Оросд бол ороод. Орсонд бол орсон шүү дээ. Тэгээд одоо сүүлдээ бодлоо 90 болиг жоохон. Тань шиг одоо 7 8 хоног би юм уу яа. Хийчгээ зүгээр хотлаа тэгээ бодож байна. Нөгөө хүн ч 7 хоног бодож байна. Бөмбөг юм гарч байгаа гээл. Тэр нөгөө яадаг л да нөгөө шүлэг харахаар чинь аянда би баяраа зогшлоо гэдэг шиг л байна. Байж идэг байхгүй. Тэгээд тэрийг ингээ хийчихээр за одоо хийчихье доо гэдэг ингээ хийхээр нэг бол урд нь 80 сандсан ч юм уу. Одоо би тэр олон аяныхаа алийг санах үү гэдэг юм. Гээл ингээ би хэлдэг. Дуу хамгийн их зовж өчсөн ямар дуу вэ тань? Олон л дууч. Бидний бүтээлч зовж өчсөн юм аа зарим нь. Зовж өчсөн дуу байгаа баха. Байж л та. Тэр хүн их ачаал өгчдөг юм надад. Энэ одоо маш гоё дуу болох ёстой шүү. Та хэдтэй таал хичээгээрээ. Тэр хэцүү. Ингээд байхаар чи ерөөсөө юм гарч болдгоо ингээд би бүх үе ингээд барьчдаг байхгүй. За мэ сийчээр гэвэл газар дээр нэг хэлчих юм аягийн дээ. Би балахч битэр нэг өглөө шиг их орны хийсэн дөр чи 30-аад бадаг дөө. Гөө тэр завсан шүү. Хагасаа. Бараг бичсэн оргны ном шиг бод. Яг нэг дараа нараас ч үзэн гээл шалгаад асуугаад сураад комисс суугаад аюу хэцүү те. Тим юмд нь оруулчих гээд бас хэцүү байдгийг. Тэгээ ерөнхий нуруутай гарсан л да. Танай хүүхдүүд одоо аавынхаа дуумыг сонирхгүй ер нь тийм тэр чиглийн мэдгэж байгаа юм байна 10-аад настай хүүхдүүд ер нь. Хотогт бол 3 наснд мэддэг гэсэн үг. Ер нь бол сонирхол байгаа. Тийм. Яг гэхдээ бас дуулчин ч ихлээр одоо бас одоохондоо л яг мэдээд байгаа. Өөртөө бол нэг жоохон цаана битүүхэн сонирхол бас байгаад тах шиг. Тэгээ бас нэг тэрийг хорсон ч юм байхгүй. За тэгээд өөртөө том болоод шийднэ үзээ. Хандаа баярлаа гэдэг нэг гөрөөчний гэргийн нохроо хүлээгээд хутгааг л ижээд ингэсэн хөрхий жам шүү дээ. Нөхөр нан чи юм чин гутгаад билвч байгаас яах вэ? Тэр шиг нөгөө хөгжмөн зохиолчийн уран бүтээлч хүний гэрүүлэгдэг. Тэгээд уран бүтээлийг бас илүү нөгөө ийш тийшээ тандаж хүн амьтны дууг сонирхох тэр юм амьдрал бол хамаагүй өргөн болчихж байгаа юм тий. Хөөе тэр тийм яг чи хийн тэр шалах байгаагүй тэр. Айгуу ерөнхийдөө. Хатгаас юм юу шүү. Явна явдаг. Би ерөөсө 2 дуутай байсан. Ерөөсө 2 дуу. Тэгээд 10 жил болж манайгаа чи дуу хийвэл чадна чи дуу хийвэл чадна. Би ухсаад гэнэ гэдэг байгаа. Иргээс нь дижиг алдаад хамгийн анхныхаа дуу ээжтэй зориулж игээд тэрнээс өшөөс 200 дуу болсон доо дууны шүлэг. Тэр шиг нэг гатхан гэрүүлээ болсон. Чивэл энэ дуу хий гэдэг байхгүй. Тэгэхээр энэ зэрэгэл болно гэж жоохон госчнаа гэдэг. Тэр шиг бас гатхан гарнаа. Тий байлгүй яах вэ? Тийм нөхрийн дууг нь аль үед сонсох гоё байдаг вэ? Өөрөөс нь үү зүгээр тавлтан дээр үү? Тэгээ хүн дуурж яхад уу? Хийчихэл тэгэл ийм дуу хийлээгээд орж ирэл. Тэгээд сонсоход нь гоё. Амьдрал юм да тэгээ та хоёрыг тийм хурдан танилцсан гутаа төрс өдөр баг суучлаа гэж штэ. Баг өөрөө чи ярьдгаар оройн хөөхтэй болсон шахуу юм билдэж тэр бодлоо гэж. Тэгэхээр хадмуутайгаа яаж учир мэдлэлцвэ? Хэлсэн баг таа чи. Би яах вэ? Айгуу дуртай. Энэ юу штэ. Би сая нэг ярьдсан юм энэ зурагтаар нэг ганц хоёр ярьсан их олон хүмүүс хөрсөн юм л. Гэтэ ах би бит хоёр бол мэдрэмжтэй үз. Тийм мэдрэмжтэй. Тэгээ таныг хамсруулж ингэхгүй бол мэдрэмжгүй болчих гээд. Тэг. Тэрс өдрөөрөө таарал би чамтай суумаар байна гээл ингээл ангийнхаа хүмүүсээс ингээл зайгаа аваад бүтэн одоо шүнжин гол ярилцсан л. Тэгээ бас нэг өөрт нэг тааламж өгж л амьдэрч явна шүү дээ. Бас нэг тиймэрхүү таахан ингээд нэг сайхан дүн дараахан бодзаад шалаа суучхад бол бас дургүйч үйл байсан баг тийм ээ. Тийм үү? Эхэндээ бас нэг бас нэр хичээж бүсгүй гэж тийм үү? Бото итэр шиг тийм үү? Чи намайг ийм амархан бүсгүй гэж одоо ясууна энэ гэсэн гайгүй юу? Тэр юм байлгүй яг бас эмхтэй хүн юм чинь. Тийм байхгүй ч гэдэг юм бас тиймэрхүү. Тэгэл би ч бас арай л их өндөртэй юм шиг л. Монголынхаа ард түмний энэ хаврын тэргүүн сарын бэлэг сайхан өдөр болж байна. Ер нь юу дуулмаар юм шиг санагдаж байна. Бүжээ танд бас дундаа юм байгаа да.
Доолмаар юм бидэрт их байх шүү. Дууд жамжаагүй сэдвүүч байх юм тийм. Амны үлгээс аштын бэлэг гэж ерөөл болгоныг бид урдаа баримэр юм шиг санагдав. Яг үнэ. Ерөөл байж иж Монгол түмний энэ одоо дандаа нэг ерөөлгүй юм амнаас унаад байна шүү дээ. Тий. Одоо хямрлаа л гин тийм ээ. Одоо бүхэл ийм юмнуудаас хазаалах хэрэгтэй юм болов. Тэгээ дандаа го ерөөлөө дуудчихаж ерөөлийн дараа ерөөл байсны цагт одоо амны үлгээс аштын бэлэг гэж энэ сайхан ерөөлөө дэвс сайхан дуугаа хийцгээе. Ерөөлөөнд дэвс сайхан шүлгээ бичцгээе. Ингээд нөгөө Монгол түм маань тэр дуунуудаар маань дамжаад ерөөл бэлгээрээ дамжиж энэ сайхан дуунуудаар дамжиж аман дандаа сайхан эхлээд цагаан бүлэг. Тийм ээ. Тэгээ цагаан болсны дараа одоо яах вэ? Мэдээж одоо цаашаа үргэлжлээл юм шүү дээ. Өөрийн чинь хамгийн өөрийнхөө дуун дотор хамгийн дуулах тартай ямар байдаг вэ юм? Лабужи тога дөгжмөс гэж өөрийн чинь догсон сэн дээр хүмүүс энэ тэн тэгтүүд аман дээр огсон ороод ирдэг дуу ямар дуу юу? Дулаахан намар байна. Дулаахан намар. Нэг л туулахаар байна. Нэг л туулах. Дулаахан намрын явдаа зүгээр ер нь яриа гэж бодё энэ. Заавал дуу гэхээс илүү тийм. Сар хөвсөн цайны яган уи чангарам хадуур хуурцадаад толгоны галимахан гэрэлт тохмын хөлсөө мордон шилгээгээд автайга хамт үдсэн тэр намара сайхан намара өнөрцөн дээлэндэн шурахад эрен айхсан салих тооготод үлэндээ городын донд үлгэрийн хүлгээр нисэж зүүдлээ. Би ястаа энэ дууг харахад самсаа бэрхмээр дийдэг. Сар жилийн өдөр ойлтой биш ямар тийм. Хэмэн гоё дуу шүү. Дуучин бол сэтгэлч өөр дуулсан байж ирнэ. Энэ одоо сая тааныг асуулт асуунлаа надаас. Хамгийн одоо удаан бүтсэн дуу чи юу вэ? Энэ дуу байсан. Маш их одоо ажилласан. Маш их одоо олон өдрийг гартаа орхисон доо. Тэгжээж нөгөө хүний сэтгэл яаж дуундаа шингэж ордог тэр хэмжээгээр тэр тухайн хүнд бас яг л тэгж шинжчихдэг юм лээ л гэж. Одоо яг хавдаа сар шинэ бол одоо бэлэгтэй л байдаг. Тэгээд миний ээжийн тухай шилгэл байдгийн шиний нэгний өдөр хацар ижиг өрнөж бодож чаддгүй юм би. Одоо ингээд ээжийнхээ ачиг холоос бодож хариулгасан гэж. Тэр шиг одоо сар шиний өдөр бас өндөр буурал буйнтнаа. Бас дэргэд дээрээ дээлийн нүрээр харагдахгүй байгаа тэр буурлуудын тухай бодоход тэрнийхээ тухай ерөөж бас залбирчлаг өдөрлөлтэй өдрүүд бол тэгэхэд бол энэ дуу бол үнэн сайхан дуу шүү. Би ястай дуулах аялах дуртай. Сайхан дуу байдаг шүү. Сайхан дуу байдаг. Тэгээд за тэгээ өшөө чинь одоо хадамсаж ийш их явбав. Увс их очив өөрөө. 2 3 очсон. За. Сайхан. Их заншилтай ардсан байгаа. Тий. Ер нь их ясан ажилтай. Тийм. Дийдэлсэн тийм бас. Өмнө гоёс ондоо тий. Манай гоёхон бол хорин мөрмч нэг хийхгүй шүү дээ. Тэгсгээл суучдаг байхгүй. Одоо жаахан хийдэг болсон байна лээ тэр шиг. Увсынхан бол их ёс төртэй. Тэр ёснууд гэрүүлийн хүнд бол нөлөөлнө гэж эдгээр шиг ёсорхоо шүү дээ. Тийм биш? Тий. Одоо тэгээд нэг бэр гуйн гээл хөшиг тайлна гээл яг ёсоор нь хийдэг одоо юм. За. Тэгэндээ. Нилээ ёс ажилтай. Хадгалж үзлээ. Ёс саншилтай нутгийн хүнтэй суусан болохоор тэр ёсын хөсөн өсөг өөрөө дагах тийм юм бол гарна биш. Гарна. Манай Одоо тэгэл шиний нэгэнд чинь манай энэ чинь юу гал дахин. За. Тэгээд тэрэндээ их ёс саншилтай. Юунд галтаа өвчүү, арц. Тэгэл сүү бүх юм аваагаал. Яг тэрнгөөрөө л ингээд байнга шиний нэгэндээ өглөө эрт нар гарахаас өмнө очиж. Зүг. Тэгээд тэр ёсныг дагсаар одоо хүүхдүүд ч мэдэрдэг болж байгаа ус одоо. Тийм ээ. Тэр бас сайхан нэг тогтсон ёс юм чинь тийм. Тэгжээж бид нар ч бас нэг юу гэдгийг бас нэг сайхан сэтгэл нэг дүүрэн бүтэн болд юм да. Тийм ээ.
сайхан байна. Сайхан нутаг, сайхан дууны тухай, сайхан ерөн зүгээр ингэж бодоход мэдээж тэрийг сайхнаар хариулах нь ойлгомжтой зүйл боловч би хариулаасаа гэж бодож байна. Бас хүн амьдралдаа ингэж яг нэг зөв жаавын буян ч юм уу, урд хождын буян ч юм уу нэг аюулсан хантай өрхөөхөд илгэрээд нэг сайхан явах. Тэгээд нөхөр аниман ажиллаас олон тусгайгүй байх ингээд олны дайтай явж байгаа гэж заримдаа зэрэгч бодоход бол бас сайхан санагддаг үз амьдрал. Болж л юм биш тийм чинь үз тийм биш. Тийм, сайхан санал байна. Тийм тийм. Сайхан босдог. Би хүртэл уулуусандаа зэлбрээс баяр жил явдсан чинь бүгдээ гайхаад гэж хэлжээ. Бүгдээ нь анхудад дотторж ирсэн тэгээд одоо сайхан явж ийн дээр гэж хэлээ. Товч хариулаад байна. Та хоёрын амьдрал хөгжилтэй болсон юм юу вэ нэр нь? Хэр одоо юм байгаа даа. Хэр хөгжилтэй хүн бэ манай хүн? Гэртээ ямар вэ? Манай гойг нөхөн тэгжсэн гэдэг. Бүрөө зэрэг гоё байхад дандаа шүлэг өшөөд гоё байдаг байна гэж солио туссан биш тийм чи. Гэртээ шүлэг өшөө сууж яадаг юм. Тэр шиг гэртээ ямар юм бэ? Гоё байхад дандаа хөгжил зохиогоо дуулаад байгаа. Энэ загсчнэмэр усгүй гэж гэртээ бол нэг тэгээд идэв. Тийм. Хөгжим дараалал хүмүүс л тэгж л боддог л та. Болоо. Гэртээ тийг хөгжим дараалал болоо. Яа гэртээ бол нэг тэгээд идэв. Оо чөтөө. Яг ер нь их яриа талтай. Тийм үү. Хөгшин залуу хинтээ ч хамаагүй тэгэл яриад илгээл. Нэртэйгээ хоор гэдэг. Нэг насчаар дэндүү хажууд нь очичдаг. Тэгэхээр тэр үед л баах юм ярьж байгаа гэж бодсон. Настай баян байж үзэх юм даа гэдэг шиг. Хоочод буурлууд нь байгаа юм. Ага аав ээж хоёр маань мут маань байна. Сайхан. Би нэг боддیں۔ Зүгээр та нарыг хараад хэлж байгаа юм. Таныг хараад хэлж байгаа юм биш. Юундик сони юм байх юм бэ? Манай усаас их олон сайхан дуучид ирэх. Би дорногын бид нар яхан атаархуу талдаа. Манай дорногоос сөөлөөд байна. Тийм ээ? Чамлахгүй зүгээр гэхдээ. Ер нь бас нэг тийм за энэ дэр өстө би юуны дэмжинийг тэр одоо ярихгүй зүгээр дэмжиж гардаг юм биш аа байж тээ. Өөр юм дээр яг хөө тэр увс гэдэг ганцхан намтай тэр гэлээдэг шүү дээ. Тэр нь яг хөө энэ дээр үл дэмжин ер нь зүгээр байгаль нутаг ус нутаг дайдынх нь буяа юм уу бас нэг уламжил юм уу нэг юм байдаг гэж мэдэх юм. Нэг оршин байдаг гэж магадгүй шүү дээ. Сайхан тоочдөг л тийм. Би дагмадгаа амнаас сонсч ирсэн. За. Манай талын усууд яах вэ? Хүн магтаал явж идэг усууд. За. Танаа нутгийнхээ яах вэ? Хүн муулууд явж идэг усууд. Яагаад гэс чинь муулах тусам хүн илүү энэ яхаараа намайг муулдаг юм. Би энэ хүнээс илүү гарч амьдрна гэж л ингэж яваад байдаг. Тэр их зам байдаг юм болов. Нэгдүгээр, хоёрт мэдээж одоо уул усын сайхан буян байлгүй. Тэр сайхан уул ус хангаах өвцөц одоо муу бүхэл юм одоо тэгшэрсэн газар байна. Тэгээ сэрвцээгүүл 10 км давхиад сэрвц чинь дээшээ гараад уул руу. Тийм. Усан дорыгүүл итэ усан байжлаа. Тэгээ энийг одоо таны хажууд ингэж ярих зөв ч юм уу буруу ч юм уу. Тэгэхээр та бол мэдээж олон сайхан газраар явж үтсэн. Надаас бол 2 юм уу 3 одоо сэтгүүлч асууж ирсэн. Танаа нутаг яагаад ийм их дуучин төрж байна гэж. Хөдөлмөрч байх талын илүү их эрхмэлж яваад идэх юм болов. Магадгүй шүү, магадгүй. 50 байх биш. 50 байх. Хөдөлмөр талаа илүү их бариад байгаа юм болов уу гэж би харав. Тийм. Манай говь ихэд бол найрагчд ихтэй. Тийм ээ. Надад говь маш олон сайхан найрагчтай. Тэрэн шиг бас нэг тийм яахан хөдөлмөрлүүд ялгаагүй шүү дээ. Тийм хүн юм чинь бас илүү яахан тийм. Шартаа хуртайж гэдэг юм уу? Илүү төсвөртэй улсууд нь говийн улсууд байх хэрэгтэй юм шүү. Тэгвэл шартаа хуртай шим бас нэг тиймэрхүү байх гэж боддог. Би нэг юмыг бол одоо өдний насны хүн болооч тэр юм их бэлгшээд юм аа. Би өглөө болгоно нэртэй. Читэртэй. Манай нэг найз хэлж ирсэн. Ажил хэрэгч юм. Би сонтож чаддаг шүү дээ. Яасан гэсэн бизнес л байхгүй. Унтж байгаараа нэг юм болчих гээд байгаа юм шиг санагдав. Би тэрнээс нь гоцорчих гээд байгаа шиг санагдаа гэдэг шиг би бол өглөө болох болгон дуртай. Өнөөдөр нэг гоё юм болно доо гэж боддог. Тэр үед гавь найзуудтай хэлдэг. Чи өнөөдөр чиний биед ой гойж болно. Маргааш өглөө дэлхий тэр шийдгээд юм өглөө босгоод гараад ирэх. Тэгээд амьдрал сайхан шүү дээ. Өглөө болоход тэр шиг хавар болгон сайхан сар болгон сайхан шүү дээ. Энэ жил нэг л сайхан болно доо гэж боддог. Би өдөр болгоны нар сайхан гэж боддог. Тий. Өдөр болгон шин тэг бас. Өдөр бас шин гэж боддог. Ягаад гэвэл нар гарч байгаа. Хүмүүс чи 2 дахь өдөр муу өдөр замд гарч болохгүй тэр муу өдөр гэдэг би бол тийм боддог шүү дээ. Нар гарч л байгаа юм чинь нар ордгоор орж л байгаа юм чинь. Өдөр болгон л дандаа шин байгаа юм чинь бүх юм шин л гэж боддог.
Аврын тэрэгэн сан бол бүр жил болгон шин дахин дагдахгүй шүү дээ. Тийм ээ та бүхэн ярьж байгаа энэ өдрөл ганц л Ганцхан. хийжээ шүү дээ. Сайхан уран бүтээлч өөрөө үл их тийм сайхан төгөлдөр билэгтэй сайхан тийм чанд айрганд нуугсаар гэсэн сайхан дуутай Монголын бас сайхан уран бүтээлчний миний хүндэл биширч явдаг хүний нэг л дээ би зориуд хэлж байгаа үзэгчдийн өмнө. Тэгээ ер нь тэгээд юу нэг сайхан ямар бэлэг ерөөд их боддог вэ өөрөө. Энэ хүнийхээ өөхт авч явдаг юм биш үү? Би надад сууж явдаг юм байт. Хүн чадвартай байж болно. Чадaltaйч байж болно. Ёстой тийм хийтэйч байж болно. Хүн ухаандаа бол зөв ухааныг л хүн эрхэмлэх хэрэгтэй. Зөв байж ийж. За яг надаас буруу үйлдэл гарч болно. Тэр үед нь бол буцаагаа зөвтгөх тийм чанараа өөртөө агуулж чаддаг. Маш их зөвийг тэгээд хүнлэгийг өөртөө агуулж, тэгээд тусчийг өөртөө агуулж чадах юм бол хүний хүн чанар гэдэг нь орчдгийг нь л болж байна. За ялгаа байхгүй. Миний Монголын ард түмний аврын тэрэгэн сарын бэлэгтүүдийн олон сайхан зөв сайхныхын ерөөд ачлагдаж 100 намрыг үзээрэй гэж ерөө. Та хоёртаа сайн сайхан өгсөй. Ингээ харахад их сайхан байна. Би бүжиг яваад ангуудаа харж. Миний бас танаа нэг гэж хүндэлж явдаг юм байна. Монголын ард түмэн бидэртэй адилхан хүндэлж байгаа. Сайхан гэргээ байна. Завар хүүхдэн дэлгэрэх болтугай. Ирж байгаа цэцгийн 3 сар ирж байгаа он жилүүд сайхан байх болтугай. Сайн сайхан өгсөй. Гэлээ. За баярлалаа. Хорвогийн шаргал өдрүүдээ хамтдаа туулах заман дэвсүүлээд хайрын хигэн хань чамтайгаа хайрын нассан үрд тулида хайр миндэ самбутивин ээлжлэх өдрүүдээ сая тавилангаан татж сүслээ Чамтайгаан саллунасаран ойч эндрида хайр миндэ хайр миндэ нартай сартай цэнхэр дэлхийдээ тормгөр үрсэн тойруулж байсан тоног цагаан өргөө гэртээ төвшин мангаалын дүүрэн жаргида хайр миндэ хайр миндэ
Тэнгэрийн diwaajин миний унсан газар ээжийн сэтгэл шиг цагаахан зовлоо энэ биений минь үл тасрахаа